Нөгөө нэг за энэ шүү. Энийг л үзэх гэж одоо бид нар хүлээж ирсэн чинь гинт гой хүлээж байна. Энэ ястай азтай. Нэг мөсөө ангилд ороод ирсэн. Антарктид очсон юм шиг юм. Энэ хоньны толгой бол хаанхай хоол вэ? Энэ Исланд хоол шүү дээ. Торомаа тэгээд нэг 2 сарын ихээр нэг болд юм аа. Хөгшчүүд нийлээд нэг сайхан махаа идтий. Намайг бас худлаа явуулаад байна уу? Хашаа. Энэ Исланд борцгоо. Исланд яг манай Монгол шиг юм мушка борцох гэдэг. Амсаад үзэхгүй яг л манай Монголын л. Түрүү нэг юм шогом шиг байсан шүү дээ. Тэгсэн чи одоо Наа шогомчаараа. одоо энэ царинж штэ тий. Азтай биш дээ хэдүүлээ. Нэг хөөхөн нэг тийм Монгол адуутай төстэй. Тэгээ би энэ бол тийм хөөхөн жижигхэн гэхдээ их сайхан тархан адуунаад байна. Хөөхөн нөгөө пони мор шиг. За ийм л хөөхөн амтд байна да. За явлаа. За. Тэвэрчээ. Айлын тойрог Ослогоос Reykjavik буюу Айсланд руу явах гэж байна. Онгоцныхаа билетийг бордон хийлгэх ачаагаа өгөхөд ерөөсөө цаг зав гэж гаргахгүй болцсон байна. Яаж нэхэр вэ? Гар утсаар нөгөө програмын суулгаад гар утсан дээр одоо шууд нөгөө бордонгоо уншуулаад ингээ явчихад юу амар юм байна. Нөгөө 2 цагийн өмнө очиж нэг очирлдаг штэ. Тэгэхгүй цагийн өмнө ирээд сайхан бордонгоо хийлгээд ингээ явж байна. 1 цагийнхаа бас нойроо авч исэн дээр юм байна. Тэгээ Reykjavik дээр орж ирээд би ер нь хамгийн хямдхан зардлаар одоо хотын төв рүү орох гээд ингээ байж байна. Онгоцныхаа буудлаас наашаага ерөөсөө нэг 100 м хүрэхгүй дээ. 50-60 м ялхаал нэг юм жижигхэн яг хажуу талд нэг автобусны буудлал байгаа. Энэ автобусны буудлал дээр ирээд 55 номерын автобусанд суугаад явчихна. За ерөнхийдөө хотын төв рүү ороход бол би 17 еврогоор ер нь орж байна. Flying bus гэдэг нисдэг автобус бол байна. Тэр болохоор одоо 50 евро. Таксигаар явах юм бол одоо 150 евро авцаа бол гарна. Нилээн бол үнэтэй. Айсланд дээр буухад энэ онгоц бол их сонирн буусаа. Ерөөсөө ингээд тэр чигээрээ л одоо манандцсан. Одоо онгоцны нисгчүүд үнэхээр гайхалтай буудаг юм. Гэхдээ онгоцны буудлын их зайтай юм байна. Аргагүй 17 евро гарахаас аргагүй. Монгол мөнгөөр одоо энэ чи юу штэ 60,000 төгрөг байхгүй юу? Ерөнхийдөө бол гайгүй гэж би бодож байна. Хөшгтийн өндийн онгоцны буудлаас л яг Улаанбаатар орохын дайны л одоо зайтай газар юм байна оо. За одоо ингээд ямар ч байсан өнөөдөр буудалдаа сайхан амарчаад тэгээд нэг сайхан маргаашаас аялдаа гарнаа. За миний ирсэн газар байна штэ. Айсландын хамгийн алдартай хамгийн том сүм дээр ирсэн байна. Hallgrímsийн сүм гэж одоо нэрлэдэг. 1945 оноос одоо баригдаад 41 жил баригдчихэж энийг осондоо 1986 онд одоо ингээд 41 жил барьж ир дууссан. Тэгээ 1937 онд үндсэндээ нөгөө дайны Копенгагны бас тэр алдартай сүмээс ерөнхийдөө санаа авч хийсэн гэж одоо нэг бол хэлдэг юм байна. Энэ сүмийн барилгын нөгөө ийм гайхалтай дизайн нь болохоор Айсландын одоо тэр одлон мөсөн гол сайхан одоо далай тэнгис уул хад одоо энэ бүх одоо тийм байгалийнх нь одоо дүр төрхийг нь үзүүлэх гэж одоо хийсэн. Тэгээ энэ доторх дизайн нь болохоор одоо викингүүдийн бол одоо тийм дайчин эрэмгийн байдлыг үзүүлэх гэж тийм дуулга хэлбэрийнх нь одоо дизайныг нь оруулсан гэдэг ч юм уу ингээ бүх зүйлүүдийг нийлүүлж хийсэн. Европын бас арт түмний дунд бас нэлээд дэлгэрсэн одоо загалмаатны шашны одоо лютерн урсгалын сүм гэж одоо нэрлэдэг. За лютерн урсгал гэдгийг бол ерөнхийдөө ойлгохоор маш амархан байдлаар хэлж өгье л доо. Юу вэ гэхээр Лютерн гэдэг маань одоо Германы шашны зүтгэлтэн. Тэр нь юу вэ гэхээр заавал одоо энэ ертөнцийн эзний одоо энэ сургаалыг эртний латин хэлээр ойлгох шээ. Заавал одоо испани хэлээр, герман хэлээр ч юм уу гэж ойлгох биш. Одоо улс үндэстэн болон өөрөө өөрхийн гэсэн хэл дээрээ ингэж орчуулж, ингэж ойлгож явах юм бол заавал бид нар одоо энэ дээд тэнгэр бурхантай бид нар өөрсдийнхөө хэлээр зүрх сэтгэлээрээ ингэж хурж очиж болно гэсэн нэг тийм урсгалыг ерөнхийдөө гэж хэлээд байгаа. Ерөнхийдөө одоо нэг манай монголчуудаар бол бид нар боддын сургаалыг заавал төвд хэлээр авах биш. Аялгаа сайхан монгол хэлээр ойлгоод авчихтай бараг адилхан гэсэн гэдэгтээ бараг агаар нэг Исландын ард түмний одоо өрмөц байдлын оюун сэтгэлгээнийх нь илэрхийл болсон сүм гэж одоо нэрлэж байна. Би сая доороос нь ингээд сая дээшээ харахад ерөнхийдөө маш өндөр хаашаашаа ингээ харахаар нэг том ийм далавчтай нэг том ийм өндөр цамхаг шиг юм шиг
нэг тийм надад бол их тийм их сүрлэг тийм айх гайх мэдрэмж төрлөө. Доороосоо ингээд алавчтай ингээд дээшээгээ нарийцсан пуужин ч юм шиг дуунаас хурдан онгоцшиг ч юм шиг нэг л тийм том далавчтай тийм их тийм сүр хүч нь одоо илэрхийлэгдсэн тэнгэр лүү одоо ингэж цоройсон тийм гайхалтай сайхан барилга харагдаж байна. Энэ сайхан хонхны чимээг сонсоод дотор ариусгах шиг болж байна. Үнэхээр сайхан байна. За тэгээ энэ барилгын бас наахан талд нь болохоор энэ Америкийн ард түмнээс одоо зориулж энэ одоо сүмийн үдэнд викингүүдийн бас удам Эриксоны гэр бүл хүмүүс энэ сайхан газар нээсэнд зориулж бэлгэлсэн тийм одоо хөшөө байж байна. Миний хувьд одоо бас өнөөдөр аяллалын бурхан тэнгэр гэж нэвтрүүлгийн бурхан тэнгэр гэж байдгийн байна л гэж хэлэх гээд байна. Өнөөдөр бороо ороод жоохон хэцүүдээ одоо яаж зураг авнаа нэг тэнгэр жоохон уйлгинчлаа гэж бодож ирсэн чи харин нар мандаад тэгээ энэ сайхан одоо сүмийнхаа одоо 74 одоо метрийн өндөр дээр нь бараг гарч ирчээд энэ дөрвөн тал руугаа бас ингээ сайхан зураг авлаа. Үнэхээр одоо гоё нар гараад сайхан байна. За ингээ автобус маань ороод ирсэн штэ. Thank you. За одоо хэдүүлээ штэ нөгөө Рейкьявикийн хамгийн алдартай совдон байшин гэж одоо нэрлэгддэг нэг гоё музей дээр очих гэж байна. Ер нь бүх гайхамшигуудыг нь үзүүлсэн музей тэрийг үзнэ. Маш олон төлөвлөгөөнүүд бол байж байгаа. За одоо хэдүүлээ ингээ явнаа. Цаашаа. Айсландын бүх байгалийн гайхамшиг одоо түүхийг өгүүлсэн энэ Исландын ард түмэн буюу одоо викингүүдийн бас бэлэг тэмдэг энэ одоо үзэсгэлэнтэй байгаль. Тэгээ дээрээс нь дэлхийн ертөнцийн яаж одоо үүссэн түүхтэй холбоод за Аврора гэдэг одоо нэг туйлын туяа энэ хавийн байгалийн одоо тэр үзэсгэлэнтэй. Ерөөсөө ингээд бүх зүйлүүдийг ингээд холиод ерөөсөө хүний тэр оюун ухаанд бас нөлөөлөхөөр үнэхээр тийм гайхамшигтай одоо уран бүтээл үзлээ. Ерөнхийдөө ингээд тийм 360 градусын нэг том асар том юм дугуй хэлбэрийн юм кино театр шиг юм дотор ороод тэгээд энэ дотор чи ингээд ерөнхийдөө ороход ингээд гариг ертөнцөөр аялаад одоо тэр Исландын одоо ард түмний дуу хоолой нь үнэхээр гайхамшигтай байна. Ялангуяа тэр эртний нөгөө сүм хийдийнх нь сүмийнхэн тэр госпел маягийн тийм гоё хоолойтой. Тэгээ орчин үеийн хэмнэлд ингэж ороод тэгээ тэр хөгжмөө нэгээ сонссон чинь бүр ингээд тийм зүрх сэтгэлд ингээд бүр орцсон. Ямар гайхалтай хөгжим юм бэ. Тэгээ дээрэс нь нөгөө бүх одоо үзэсгэлэнтэй байгууллагуудын гоё зураглалуудыг ингэж үзүүлээ. Үнэхээр одоо гайхалтай. Яг нэг хэцүү зүйл нөгөө зураг авч болдгүй юм байна. Гэхдээ би бас нэг дөнгөж оронгуудаа нэг ганц хоёр зураг дарлаа. Тэгээ бас дээр явж байгаа бас Америкт нэг тийм дэлхийн ертөнцийн тийм музей. Тийм одоо виртуал кино театр гэх юм уу да ингээд үзээд ингээд явж байгаа юм гайхалтай. За ялангуяа одоо ямар газар хэсгүүд ийм гой байгалийн сайхнууд байж гин гэдгийн тэр байгалийн сайхныг хөгжимдөө хослуулад хийцэн нь л үнэхээр гайхалтай юм байна. Рейкьявикт ирэх юм бол энэ Перлиан гэдэг одоо нэг гой сайхан тэр музей байгаа. Бүх одоо гайхамшигуудыг үзүүлсэн. Тэргээр заавал аялах хэрэгтэй байх шүү гэж одоо бүр та нартай захий. Үнэхээр гайхамшигтай сайхан газар байна. За яста тасархай гоё юм мөсөн хонголд ороод ирсэн. Тэгвэл нөгөө хиймэл мөсөн хонгол шүү нөхдүүдээ. Хиймэл хонгол мөртлөө маш хүйтэн. Ер нь бол яг л нөгөө жинхэнэ гоё гайхалтай мөсөн хонголыг яг дуурайлгаж хийсэн. Ер нь л тавчлаад одоо ингээ үзчих юм бол ингээд одоо орчдөг. За ер нь иймэрхүү газар байна да. Нэр гоё юм биш үү. За нэг иймэрхүү маягаар явж штэ. Чи нарда мөсөөр ингээ гоё ширээ сандал хааны ширээмээрээ хийчихсэн. Хоны нэг тавьчихарч бас гоё болж илаа л да. За сайхан байна. За манай газарчаа хэллийн компани маань одоо үнэхээр одоо дэлхийн өнцөг болон бүр аялуулж байгаа. Одоо энэ хүүдэн сэрүүний үед чи одоо
Тайланд аялал нь эхэлсэн байж байгаа шүү дээ. За манай нэвтрүүлгийн спонсор газарчин аялын компани хамтарч ажиллаж байгаа. Air Market-ийн одоо нислэгцэг юмэн гэсэн хаягаар ороод билетээ захиалаад ингээд явах юм бол нэр дэлхийн ертөнцийн айлч газар хаанч очсон ёстой үнэхээр нүүр бол ахгүй сайхан бардам явж байна. За миний хувьд одоо Айсландд ирээд нөр үнэхээр маш гоё юм зүйлүүдийг үзлээ. Одоо ийшээгээ хэдүүлээ бас дахиад гоё нэгээд ингээд Айсландын гоё байгалийн гайхамшиг ингээд ерөөсөө ингээд би музей гэж орж ирэхэд ерөөсөө яг байгаль дотор нь ороод ирсэн юм шиг л сайхан байна. Үнэхээр гайхалтай. За сони юм аа. Нэг мөсөө ангилд ороод ирсэн. Ингээд явсан. Бас яг л одоо тийм Антарктид очсон юм шиг ер нь зохиомл мөсөө ангил штэ. Айсландд ирэх юм бол ийм гоё зүйлүүдийг үзэх юм аа гэдэг ер нь үзүүлчихэж байна. Маш гоё. Би бол одоо энэ музейг үзсэндээ бол үнэхээр харамсахгүй байна. Гайхалтай гоё харагдаж байна. Оо. За ингээд мөсөө ангилаас одоо ингээд гарчин да. За манай аяллаа тойрог нэвтрүүлэг маань Айсландд байгаа бас монголчуудтайгаа холбоо тогтооё гэж. За тэгээ манай хаш эрдэн гэдэг энд бас нэлээ олон жил амьдарч байгаа хүнтэй уулзаад явж байна. Айсландын далаа доогуур явж байгаа одоо ингээд 7 км түнэлээр орж ирж байна. Үнэхээр одоо бас гайхалтай шүү. Би тэр одоо хаашаа явж байгаа Рейкьявикээс одоо баруун хойшоогоо 200 км газар яваад Стиксхолм гэдэг хот руу явах гээд байна. За тэгээ битүүрийн бас тийшээ явж байгаа бас гол шалтгаан юу вэ гэхээр тэндээс нөгөө туйлын нөгөө аврора туяа тэндээс маш тод харагддаг гэж байна. Бас л нүсэр түнэл барьсан байх шүү. Нилээ явж иж орж ирж штэ. Далаа дагуур ингээд нүхлээд 7 км түнэл хийчихжээ. Яман одоо хизээ нутгасаа гараад ийшээ ороод ирчвэ. Би ч одоо 2001-2 онд юм. Тэгвэл одоо 23 жил болцсон байна штэ. Цаг агаар бол тэгтээ сайхан газар байна шүү. Ер нь бол маш сайхан газар байна. Тий, сайхан. Зүүн бол ямар гоё гэж. Хэр халах вэ? Халахгүй. Сэрүүхэн. Тэгээ бас гоё. Хаа холын Айсландд ирээд л одоо монгол хүнтэйгээ бас таарчих юм аа. Исландд ч нэ штэ нэг 20 орчим монгол хүн амьдардаг гинэ. Ердөө энэ том улсад монголчуудынхаа талаар бас сонин зүйлүүдийг бас яри. Их сонин зүйлүүд бол ярьж шүү. Зам нэг гэмн бол жоохон нарийнхан л. Тэгсэн мөртлөө зам бас сайн юм байна. Исландын Рейкьявикаас баруун хойшоогоо Стиксхолмер гэдэг хотод ороод ирсэн. Тийм цөөхөн хүнтэй хот юм байна. 3-4 мянга хүрэх юм уу? Ерөнхийдөө маш цөөхөн хүнтэй. Гэхдээ нөгөө зуны цагт болохоор нөгөө аяллагчид, жуулчид бол маш их ирдэг. Энэ хотоос юугаараа алдартай вэ гэхээр нөгөө туйлын туяагийг чи үзэж байгаа шүү дээ нөхдүүд. Яг тэр туйлын туяагийг үзэхийн тулд Рейкьявикаас харагдахгүй. За наашигаа ороод ирэхээр нэг том уул даваад орж ирж байгаа учраас цаг агарын хувьд бол Рейкьявикаас бас арай өөр. Нилээн тийм одоо нөмөртэй гэх юм уу да. Тийм газар ороод ирсэн. Исландын арлууд бол ерөнхийдөө хязгааргүй арлууд байна. Одоо ингээд миний энэ гар дагуу ингээд харахад бол ерөөсөө лав нэг хэдэн 100 арал зөвхөн энэ хавцаадаа л харагдаж байна. Хөөрхөн гоё толгодууд харагдаж байна. Надад одоо юу санагдаж байна гэхээр нөгөө далайн одоо алаг хав толгод гэдэг нэг гоё зохиол байдаг шүү дээ. Яг тэр зохиол юм шиг санагдчих. Ерөнхийдөө бас нэлээд бас хүүтрээд эхэлсэн байна. Уулын орой бол сайхан хяруу буутсан. Миний хувьд бол ерөнхийдөө ийм хүүтэн цаг агаараар ингэж аялах дуртай. Энэ болохоор нөгөө том хөлгөө онгоцууд их манан татаад ирэхээр нөгөө манай хашаагийн компани болохоор Стиксхолмороос одоо маш хэмжээний загасыг Исландын олон хотуудад ингээ хүргэдэг компани. Манан татаад бас их алдаргаа гулгаатай болоод чин хязгаарлагдаад ирэхээр том таракуудаа явуулахаа болчдөг юм бэл. Аюултай учраас. Тэгээ зам бол их нарийнхан штэ. Тэгэхээр одоо энэ ард байгаа нэг том
онгоцоо штэ. Тэр онгоцондоо бол ерөнхийдөө 6 том тарак орно. Хүнээц зөөчин, таракац зөөчин. За энэ болохоор нөгөө далайн эргийн нөгөө эрг байгааг бас ингээд хүмүүст бас хилдэг. Одоо гэрэлт цамхаг гэх юм да. Ийм хөөрхөн гэрэлт цамхагтай юм байна. Би одоо бол яг тэр Стикс хоолмор гэдэг хотын хамгийн одоо өндөр хайрхан дээр гараад ирсэн. Тэгээ ард байна штэ. Тэр нөгөө энэ хотын бас тийм загалмаатны шашны сүм гэх юм да. Бас л тийм өвөрмөц юм байна. Исландд ерөнхийдөө анх удаага ирсэн ийм сүм бол би ерөөсөй харж байгаагүй. Аялалд явахдаа айл болохоор бас чанартай сайхан зүйлийг хэрэглэж авч байгаараа Викторинокс цүнхээ авч явж байгаа. Викторинокс худаг ерөөсөй Швейцарын бол маш мундаг брэнд штэ. Наран ихтлгүүрээсээ би бол одоо бүх юм авчдаг. За миний одоо энэ бомбер байна штэ. Энэ бол одоо манай Travel Shop-ийн бомбер байгаа. Бомбер бас гоё ашигтай хувцас шүү. Яагаад тэгэхээр нэгт зай бага эзлэн, хоёрдугаар маш нэмгэн мөртлөө нөгөө дэлхийн дайны үед нөгөө онгоцны нисгч нарт зориулж хийсэн хувцас учраас нөгөө хүүтэнд дааруулахгүй, салхи нэвтрүүлэхгүй тэгсэн мөртлөө маш гоё юм түшигтэй хувцас байдаг. За тэгээ манай нэвтрүүлгийн спонсороор манай Organa брэнд ажиллаж байгаа. Мөн одоо Air Market маань одоо миний нислэг буудлын дэрэг зохицуулаад явж байгаа. Ингээдээ битэрийн хувьд одоо энэ хотоороо явсан. Бороо ороод хүн ам нэг 3-4 мянган хүнтэй болохоор нэг тийм одоо дэлгүүр оршоо тийм одоо зах зээл бас тийм актер хөгжөөгүй. Хүүтрээд одоо хүмүүс ерөнхийдөө ингээд байшингаас ер нь гарахгүй байна тий. Одоо ингээд гараад чаачих юм бас юм шүү дээ. Тий гараад чаачих тий. Нөгөө өөрийнхөө хэрэгцээтэй юмнуудыг аваад тий ажил одоо бол ажлын цаг. Тэгэл ажил руугаа ажиллаараа байгаа юм байна. Ер нь бол бас яг энд бас байвал ер нь гэр бүлгүй ингээд амьдрал ер нь өөдөж өгөхээр газар байна шүү тий. Бас нэг талаасаа тий. Сорт сэтгэл ах. Нөгөө гэр бүлтэйгээ бол гоё л доо. Тий. Нөгөө Монгол гэр бүл нь байдаг хүмүүс бол бас хэцүү л өөд таарл газар байна. Би их сонин газар ороод ирсэн. Нөгөө Стокгольм гэдэг хот байгаа штэ. Тэрний тийм загсны одоо үйлдвэр дээр ороод ирсэн. Бас нэгэн жимээтэй байна. Энэ ямар загс гэхээр штэ нэг юм зараа шиг нэг юм сонин загс байна. Одоо би танд үзүүлье. Энэ ардаа нэг юм яг юм зараа шиг нэг тийм далайн ёроол байдаг юм амьд бит юм уу да. Доороосоо ингэж одоо юмээ ингэ шимж амьдрдаг. Тэгээ энэ үйлдвэр болохоор энэ машинаар энэ далайн загсыг яцлаад жижигхэн за нэг 10 грамм юм уу да нэг жижигхэн мах гардаг. Гадагш байгаа импортлдог. Тэгээ нэг одоо удаагийн юм жижигхэн одоо консерв нөөштэй ингээд савлаад гарч 70 грамм удаа нэг юм жижигхэн савлаад гаргадаг. Их тийм сонирхолтой зараа загас одоо элбэг биш гинэ. Ерөнхийдөө нэг юм загасны төрсөрхөө ингээ хальт харахаар над нэг нухс шиг харагдаж байна. Тэгээ далайн нөгөө саяны зараа загсыг чинь гэж бяслаад тэгээ замдаа тэр энэ хэдэн хүүхнүүд болохоор ингэж хүчтэй агаараар ингэж үлээлгээд энэ загсны бяцсан яснуудыг ингэж түүд юм байна. Гаднах одоо хуйгных нь яснуудыг түүгээд усаар цэвэрлээд ингээ гаргадаг. Тэгээ өдөрт бол ингээд бүтэн 3-4 цаг ажиллаад тэгээ ерөнхийдөө нэг хэдхэн килограмм гардаг гэж штэ. Нэг юм бүтэн загснаас нэг 15 грамм 20 грамм жижигхэн мах авт юм уу да. Нэг 100 грамм ч юм уу да жижигхэн консерв гаргаад бүтээгдэхүүн гардаг юм байна. Далайн од шиг тийм далайн юм ялцгай биетэй юм уу да. Исландийн загсны үйлдвэрийн одоо энэ эзэн Олле гэдэг хүн бас надад бас энэ гой зориг авахлах зөвшөөрөл олголоо. Тэгээ энэ нөгөө сүшинд бол их гой ордог гинэ. Тэгээд ер нь бол яад юм бэ гэсэн шууд бол идэж болно гэж байна. Би тэгтээ бас идэж үзье. Зөвхөн энийг бол одоо нэг үйлдвэрээс нь одоо шууд бид нар ингээд идэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр багыг идэж үзнэ. Хүй. Энэ юу юм бэ? Элдв онцын тийм гаж амт байхгүй. Далайн нэг тийм ялцгай биетэй. Ерөнхийдөө нэг юм тийм тослог яг аманд ингээд ороод бутарж байна. Нэг ерөнхийдөө нэг амтны элэг идж байгаа ч юм шиг тийм байсан. Тийм гоё өёг. Тэгвэл энэ бол тийм одоо түүхийгээ тийм биш. Энэ үйлдвэрийн аргаар сая гаргацсан. Тийм гаж амт байхгүй. Зүгээр нэг юм гоё
Тиймэрхүү амттай. Гоё. Thank you so much. Thank you. Их гоё одоо үйлдвэрээрээ оруулаад их гоё зураг авлаа шүү дээ. Тэгээд бас надад бол их сонир санагдлаа. За хашаа битээр штэ явсаар хайжгаад Гүрэндэ фьордер гэдэг нэртэй жижигхэн хотод ороод ирсэн. Одоо Айсландын бас их тийм алдартай хот гэж байна. Нөгөө юугаараа бас алдартай юм бэ гэсэн чинь Айсланд чинь нөгөө байгалийн баялаг их багтай. Юу нь бас хамгийн алдартай гэхээр нөгөө Япон дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнууд руу нөгөө хүйтэн одоо усны тийм далайн Айсландын загас бол их алдартай гинэ. Айсландчууд нэг гоё юм цагаан загас гаргадаг юм байна. Маш одоо амттай сайхан цагаан загас. Мөн акулыг бол далаад гас акулыг бариад тэгээ тусгай бас аргаар ингэж хатааж агаад одоо сэврээж байгаа гэх юм одоо сэврээж агаад бас гаргадаг. Одоо энэ болохоор штэ акулын одоо мах боловсруулж одоо хатаагаад ингээ гадаадад гаргадаг юм жижигхэн хувийн үйлдвэр. Том акулууд бол 300-400 кг жинтэй. А жижигхэн одоо золзгоо акул бол 50-60 кг гэдэг одоо янз янз байдаг. Зүсээд ингээ хатаагаад тавьдаг юм байна. А ер нь бол штэ үнэр бол бас тийм их таагүй. Ер нь бол баг ингээ дотор муухайрхаа юм байна. Энэ акулын энэ мах ба штэ. Ерөнхийдөө ингээ дээрээс нь ингээ дүүжлээд хатаацсан. Тэгээ энэ бол нэг том өхрийн сарвч шиг энэ том юм дээр хайрсан жоохон ингээ хатаад тэгээд ингээ тос нь гоожцсон. Тийм өмхийдөө тийм ялуу өнөр үрсдэж байна. Гадуураа нэг жоохон тэгж энэ ингээ хөгц хөдөлдөг юм уу да. Хөгцөрсөн тийм өмхий загас бол өнөртөж байна. Акулын арьс шүү дээ. Их хатуу юм биш үү? Өхрийн шир шиг юм хатуу. Барзгар их тосрох их тостой загас байна. Түүхийгэр нийтхүү. Тэ одоо энэ чинь түүхэгээр нэг баг гэдэг юм чи. Тэгж одоо манайх шиг нэг жижигхэн нэг талхан дээр нэг жоохон нэг тавиад иддэг те. Хаан ч ингээл яваад очсон. Ерөнхийдөө Исланд ч нэг тийм ил хол болцсон байна. Ягаад тэгэхээр бүхлүүдийн энэ том арал дээр чинь одоо 350 мянган хүн амьдарч байна. Одоо энэ одоо Гүрэндэ фьорда гэдэг одоо энэ газар маань одоо нэг сум шиг л байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө нөгөө манай хөдөөнийхэн бие биенийгээ мэднэ гэдэг шиг. Энэ хашаа бол энэ хавийг нөхөлдсөн юм байна. Энэ хаашаа л очин тэгэл энэ манай таньдаг найз байгаа маа хоёлаа ийш ороо зураг авчигээд. Тэгэхээр чи одоо бол хамаагүй шууд зуулчид ирээд ингээ хамаагүй үйлдвэрлэлөө орж зураг авахгүй штэ. Хашаа маань ерөөсөө шууд ерөөсөө очиад нөгөө хэдийг Атмандал явчих байгаа байхгүй. Би бол одоо нэрээ Исландад ирээд нэр үнэхээр гайхаж байна. Бас л ийм сонин. Тэгээ нэг тийм ил хул. Гэхдээ хүүтэн байна. Гэхдээ Исландын цаг агаар хүүтэн сэрүүнж гисэн. Би бол бас гоё явж байна. Ягаад гэхээр гоё оол зомгтой. Ийм сонин юм үзчихлээ та. Гүрэндэ уулын хавцал гэх юм уу да. Ер нь фьорд гэдэг маань ер нь би нөгөө Норвегт фьорд үзэх гээд амжаагүй. Тэгсэн чинь яг фьордынхаа хажууд ороод ирсэн. Та нар намайг дагаад хардаа ийшээгээ. Энэ фьордууд их гоё харагдана. Одоо миний ардталтаа одоо тэр Гүрэндэ фьордын бас гоё алдартай фьорд буюу одоо ийм уулын хавцал харагдаж байна. А тэнцэнэ бас нэг юм жижигхэн хөрхрээтэй ухаанд буурлын юм байна да. Магна Атра шиг хөрөн бороо уус мэн гэдэг шиг. Би ер нь иймэрхүү бас байгаад ерөөсө харж байгаагүй бас л одоо энд ирсэн чи их сүрдмээр. А цаг агаарын хувьд бол одоо тийм чихтэй хүүтэн байна. Өнөөдөр бол одоо нэмэх 8 гараас гээд байгаа бороо орж юм. Бороо цас холдож ороод тэгээд өглөө бол жоохон хүүтэн байсан. Нөгөө ус хөлдсөн байсан. Одоо бол гайгүй дулаахан болж байна. Гэхдээ нөгөө юм нэмэх 8 гараацын чихтэй хүүтэн гэдэг чинь бас их жиндүүлдэг юм байна шүү. Хүүтэн байна. Би нэгэсэндээ нөгөө ноолуураа буудалтай орхиод гараад ирсэн тэр борооджээ. За саяста балрангаа алдсан шүү те. Энэ хардаа. Би сая ингээд барингаа алдахгүй юу. Тэгсэн чинь болохгүй гэдгсэн чинь тогтоо гэж штэ. Энэ нөгөө зэрлэг амьтад мал эднэр ийшөөгөө ороод энэ өвс тэжээлийн идчихдэг учраас ингээд тогоор хамгаалцдаг. Галтуулын дэлбэрэлт бас идэвхтэй бүс олон зуун галтуул одоо энэ дэлбэрчсэн болохоор галтуулын чулуунууд чинь маш их одоо ингээд цацагдаад гадуур нөгөө хөвд ургацсан. Тэгээ хөвд бол ерөөсөө нөгөө цас малгайлж орно гэдэг шиг хөвд бол өстой маш их ургацсан. Тэгээ хөвдөн дээгүүр сая би ингээд алхаад явсан чинь яг тийм гоё зузаан хевсэн дээр явж байгаа юм шиг. Тэгээд тэр байгалийн одоо тэр тогтцсон сони юм байна. Би одоо энэ фьордыг бас үзээд үнэхээр одоо Исландад ирсэн хүн
Ингээ сэтгэл хөдлөлтөг гэсэн байгаль бол үнэхээр гоё юм байна. Жохон даарч байна. Одоо гэс машинтаа соёда. За бид нар биш тэ нөгөө Гүрэндэ фьордер хотынхаа яг хажуу талд нь орж ирсэн чинь энэ нэг сонин үйл явдал болсон газар гинэ. Энэ яг энэ далайн болон болохоор ингээд ийшээ болоод ирэхээр тийм гүнзгий бишгэж байна. Ерөнхийдөө бол одоо 2 жилийн өмнө яасан гэхээр маш олон халимны сүрэг наашаага орж ирээд энэ далайн болон руу бас одоо зүг чигээ андуурд юм уу тий. Ийшээгээ орж ирээд нэлээд олон халимнууд хайрдаад тэгээ Исландийн одоо тэр байгаль хамгаалах одоо тэр сангийн нөхдүүд бүгдээрээ нийлж байгаа тэр халимыг яг энэ хэсгээс нь шахаж тий энэ гүүрэн дагуур гараад цаашаага явхад нь буцаж тэндээс нь ингэж одоо том завтай аврах халуйны усууд ирж хөөжиж буцаж энэ далаараа нь оруулсан гэж хэлж байна. Исландууд ч өөрсдөө нөгөө далайн яг эргээрээ штэ энэ нөгөө галтуулын чулуунуудаа авчираад ингээд гоё усны хамгаалалт эргээ ингээд хамгаалалт хийчихдэг юм байна. Тэгээд бас ингэж байна. Энэ хавцаа биш штэ нөгөө галтуулын нөгөө чулуулгууд ингээд хайлмал одоо лавуудыг ингээд Исландууд ч аваад нөгөө барилгын нөгөө суурны одоо тэр барилгын дулаалгад одоо тэрж одоо нэлээд хэрэгэлдэг гэж одоо ярьж шүү. Ингээд ороод далайн болон энэ одоо гоё фьорд уулын хавцал тэгээ энэ байгалийн үзэсгэлэн бол бас сони юм аа. Бас л одоо ийм сонин газараар явж байна. Одоо ингээд Гүрэндэ фьордын бүр том одоо уул руу очих чинь. Нөгөө бид хоёрын хувьд бол одоо нөгөө хашаа маань бас гоё байгаль үзүүлээ. Одоо ийшээ өнөөдөр бид хоёрын хувьд одоо тэр чигээрээ л одоо гоё байгалийн сайн сайхныг л одоо үзэсгэлэн та нартай үзүүлээгээл явж шүү. За нэг Гүрэндэ фьордер хот дээр ороод ирлээ. Энэ уулыг ба штэ. Гүрэндэ фьордрын нэг алдартай одоо сүм уул гэж нэрлэдэг гинэ. Ерөнхийдөө нэг сүм шиг. Надад бол нэг Молдашвын номон дээр гардаг нэг Шамбалын орны уултай бол нэлээд төстэй. Хөөх тэнгэр гоё далай. Тэгээ намрын өнгөлийг гоё орцсон. За энэ ч одоо юугаар алдартай хот үлээ? Загасны л одоо үйлдвэрүүдтэй том гоё усан онгоцнууд дэр нь жуулчдын усан онгоц дэр нь. За нөгөө нэг мундаг сайхан уулч одоо энэ харагдаж штэ. Түрүүн бидний зураг аваад байсан уул. Хойноос нэг баахан том борооны үйл ороод ирж явах шиг байна. Энэ үүлнээс л өмнө хоёлаа тэр нэг гоё хөрхрөөнийхээ зургийг авчвал тий. Энэ ямар машин яваад байна энэ? Энэ нөө зас цэвэрлдэг машин. Оо за. Энэ манайх шүү дээ бас манайх ингэж явдаг. Оо тийм үү. За хашаа битээр явсаар байгаа дээ штэ. Яста тасархай гоё газар ороод ирцээ. Нөгөө Айсландын бас маш олон үзэсгэлэнтэй сайхан байгалуудын нэг одоо Гүрэндэ фьорд гэдэг хотод орж ирээд яг нэг ард талд одоо үнэхээр одоо сайхан одоо уул харагдаж байна. Үнэхээр одоо тэр уул хад бол бас үнэхээр гайхамшигтай сайхан харагдаж байна. Тэгээ ард талдаа гоё сайхан хөрхрөөтэй. Айсландын хүмүүс болон одоо Норвегиуд, шведүүдийн хувьд бас нэг тийм ойлголт байдаг. Манай монголчууд ч нэг уул хаадын чинь уусыг чинь тодорхой хэмжээний нэг юм эзэн байдаг, лос савдаг байдаг гэж ярьдаг штэ. А яг тэрнтэй адилхан одоо энэ Айсландын хүмүүс чинь одоо энэ уул бүхэн одоо савдагтай. Тэр тусмаа одоо хүн амынхын 50% нэ штэ энэ уулын савдаг буюу эльфүүд бол байдаг гэж одоо итгэдэг. Тийм хүмүүс байж байна. За миний хажуудлын зүүн гар талд байна штэ. Үнэхээр одоо гайхамшигтай уул байна. Энэ уулыг болохоор одоо ингэж хэлдэг юм байл. Энэ уул болохоор штэ. Одоо Гүрэндэ фьордын сүм уул гэж одоо нэрлэж байна. Ер нь эндхийнх нь нутгийнх нь хүмүүсийн хувьд намайг би бол ингээ харахаар нэг тийм пирамид хэлбэрийн тэр нөгөө Кайлас уул байдаг штэ. ертөнцийн одоо Шамбалын орны уул гэж хэлдэг шиг яг тэр уултаа бол нэлээд төстэй. Гэхдээ яг ингээд доороос нь ингээд ороод үзээд харахад бол маш гоё сүртэй сайхан харагдах юм аа. За энэ хүрхрээ байна штэ. Энэ Айсландын бас нэг гоё алдартай юм нэ штэ. Ус нь хамгийн тунгалаг цэвэр ус байдаг гинэ. Яадаг гэхээр хүмүүс одоо шууд ингээд карантнаасаа шууд ус гоожуулаад уудаг. Тэгээ ууж байгаа ус нь оройсоо усны чанарын хувьд бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд ерөнхийдөө яг юугаар амьдардаг улсууд вэ гэсэн чинь ерөөсөө цэвэр аялал жуулчлалаараа одоо маш олон сая жуулчид ирж байна. За амжиргааны өртөг бол юу юм бэ лээ нөхдүүдээ. Европын бусад орнуудаас бол нэлээд үнэтэй. За одоо бензин гэх чинь л одоо 2 евро гарцсан явж штэ. За хүнсний бүтээгдэхүүнүүд бол бас нэг тийм айхтар үнэтэй биш. Ер нь манай монголчин ер нь маш үнэтэй болцсон юм байлээ штэ.
За яг Айсландд ирж байгаа бас хүмүүст бас би ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр аялал жуулчлалын компаниудаараа явж болж байна. Хоёрдугаар хамгийн одоо хямдхан боломжтой аялал гэх юм бол манай аяллаа компанид хандаарай. Мөн одоо манай хашаа бит хоёр бол одоо Монголоос ирж байгаа олон аялагч нарыг сайхан Айсландаас жинхэнэ гой байгальтай газараар нь аялуулнаа. Миний бас бүр догтлаад хөсөж хүлээж байгаа зүйл юу вэ гэсэн чинь за одоо хашаа маань надад одоо хэлсэн. Яг гоё Монгол морийг үзүүлэх гэсэн шүү. Монгол морь Исландд байж байгаа моринууд болохоор ер нь Исландын эрдэмтэд ч гэсэн ярьдаг гинэ. Гарал үүсэл нь бол энэ морь бол одоо нэлээд олон мянган жилийн өмнө одоо энэ Финланд нориогоор одоо дамжиж одоо наашаа ирсэн тийм адуу байдаг. Би одоо тэр адууг нь бас үзэхээс бас ямар бас сайхан амьтан байдаг бол гэж бас бодож байна. Хашаа маань бас сонин хүн шүү дээ. Айсландын адууны тухай маш гоё юм уран сайхны кинонд бас тоглосон. Тэгээ яг өөрийнхөө монгол хэлээрээ яриа тэр адууга хайрлаж байгаа. Одоо хүн адуу хоёрын хоорондын одоо ямар гоё юм харьцаа байдığım бэ? Одоо яг тэр гоё харьцааг үзүүлсэн тэр гоё кино тоглосон хүн байгаа. Та нар бас тэр киног нь үзээрэй. За миний хувьд одоо өнөөдөр тэр Грүндэ Фьорд гэдэг хотод ирээд одоо энэ гоё сайхан байгалыг үзээд үнэхээр сэтгэл хөдлөж байна. Айсландын газар нутгийг харахаар за яг манай одоо өөр хангаа ч юм уу, ар хангаа ч юм уу яг ийм байгальтай адилхан гэж хэлхийн эцэсгүй харьцуулахын аргагүй тийм өвөрмөц содон байгаль байна. Тэр уулын одоо ингээд өнөөдөртөө 10 сарын сүүлээр ихт чи одоо ингээд Айсландд өвөл одоо ингээд ирчлээ. Чихтэй хүтэн болохоор бас хүн бас их даардаг штэ. Тэгээ ерөнхийдөө бол одоо манай монголчууд бол ерөнхийдөө энэ Айсландд ирэх юм бол үнэхээр одоо өстой гайхамшигтай маа. Тэр агаар бол өстой үнэхээр цэвэрхэн, усан цэвэрхэн, хүн ард нь найрсаг, маш олон соёлоороо Монголтой маш төстэй ийм улс байна. За тэгээ жоохон байж байгаа би та нартай дахиад нэг гоё газараар аялнаа. Одоо ингээд цаашаа аяллаар үргэлжлүүлээ. Ёстой байгаль бол үнэхээр гоё. За тэгэл одоо нэлээд одон километр алхлаа. Ер нь одоо ядрахгүй шүү. Нөгөө гоё агаар нь гоё чиглэг. Агаар сайтай болохоор хүн ер нь ядардаг юм байна штэ. Яваад байна. За хажуу талын нөгөө гоё хөрхөө энэ харагдаж штэ. Хөрхөөний байгаль нэр үнэхээр сайхан. Хөрхөө үнэхээр гоё. Нэр байгалийн аялал жуулчлалыг нэрээ сайхан гоё аялаа. Үнэхээр нөгөө нэг сайхан үг гэдэг штэ. 1000 удаа сонсохоор нэг удаа үзээ гэдэг. Тэгээ би бас та нарыгаа сайхан Айсландд аялаарай. Та нартай би сайхан аяллаа зөвлөгөө өгнө. Яаж аялах вэ? Хаагуур аялал гоё юм үзэх вэ? Мөнгө хэмнэх үү те? Яаж одоо мөнгөө хэмнэх үү? Юун дээрээ мөнгөө одоо цацах вэ? Энд чинь бас аялал маш олон зүйлийг хүнд сургадаг. За одоо энэ хөрхөөнийхээ дээр ороод ирсэн. Ямар гоё юм бэ чи. Оо ямар хөөрхөн сайхан морь вэ. Хоёулаа машинд зураг авахудаас машинд гоё талах байгаа юу? Талах байгаа. Оо өстө хөөрх юм аа. Эндхийн эрдэмтэд нөгөө судлаад Исланд адууг ба шүү дээ. Нөгөө Монгол адуунаас одоо гаралтай гэж одоо судалсан байдгийм байна. Тэгэхдээ манай ерөнхийдөө манай хашаагийн манай тоглосон кинон дээр гардаг адуутай бас нэлээд төстэй юм байна. Талхан дуртай. Сайхан. Сайхан юм байна. Air market-ийн цомбохотой ямар адилах юм бэ? Сайхан юм байна. Өө сайхан юм байна. За явлаа. За. Тэвэрчээ. Исланд адуу гэж сайхан адуу байна. Нөхөөрхөн нэг тийм Монгол адуутай төстэй. Тэгээ би энэ бол тийм өөрхөн жижигхэн гэхдээ их сайхан тархан адуунууд байна. Хөөрхөн нөгөө пони морь шиг өөрхөн нөгөө бөхцөрхтэй морь шиг. Тэгсэн мөртлөө нөгөө Европын адуунууд чинь нэг өндөр зэгзгэр байдаг шүү дээ. Хөл мөдийн та нар хардаа нэг хөөрхөн тийм жижигхэн Монгол морь шиг. Одоо би найз нартай юу гэж ингэхээр нөгөөний хэдэн талхаад авчирлаа да. За ийм адуу байдаг юм биш нөхдүүдээ. Исланд адуу гэж. Их сайхан юм а тий. Хөөхөө. За чи ер нь хазуулангаа алдсан шүү. Аяр хоорондоо юу вэ? За сайхан ухаантай. За нөхдүүд ч бас хоорондоо муудалцаад байна. За энэ энд өгч. За нэг юм өөхөө.
Ингээд адуунууд харахаар ер нь их ухаантай амьд шүү те. Их сайхан амьд юм байна. За ийм л хөөрхөн амьтад байна да. За эдгээрээс хоорондоо бас юу болж байна. За талах дууссан шүү найзуудаа. Айсландын баруун хойтлын далайн эрэг дээр ирсэн. Дюплан гэдэг нэртэй газар. Энэ хавийн байгаль бас их сони юм аа. Их тийм айх гайх юм уу мэдрэмж төрж байна. Ардлаа штэ Атлантын далай харагдж байгаа. За тэгээ Дюпланы энэ байгалийн сони хач нь юу вэ гэхээр одоо би бол одоо энэ гоё эрүүл газар зогсож штэ. Зөндөө өвс ургацсан сайхан сахлаг ийм гоё газар зогсож байгаа. Яг миний энэ доор штэ Дюпланы энэ хавийн галтуул одоо нэлээ олон сая жилийн өмнө дэлбэрээд ингэ галтуулын лаванд түлэгдээд ингээд иймэрхүү тийм сонин байгалыг бас үүсгэсэн бүтээсэн байдаг юм байна. Ерөнхийдөө яг энэ доор бол ерөөсөө тас хараа ийм нүүрс шиг тийм хар одоо хөрсөн гэж шатсан. Ард талд бол Атлантын далай их хүчтэй сайхан хөөсөрж байна. Нөгөө алтан загсны үлгэр дээр 3 дахь удаага ирсэн чинь далай ус одоо хөрхрөн долгилж одоо их тийм сүртэй байлаа гэдэг шиг их тийм жиндүү байна. Маш хүчтэй салхитай. Ерөнхийдөө бас нэлээд удаан байх юм бол бас даарах шинжтэй. Тэгтээ сайхан байна оо. Тэгээ энэ байгаль бол үнэхээр гайхамшигтай. За энд бол одоо та нар намайг хардаа. Би одоо ингэж явж шүү. Одоо ийшээ Дюпланы энэгээр яваад галтуулын нөгөө лав буюу тэгээ энэгээр ч нэг тийм базальт маягийн одоо барилгын материал хийгээд энэ манай энэ Айсландын чинь ерөнхийдөө дэлхийд дээр бас экспортлдог гэж байна. Маш сайн бол одоо нөгөө дулаан тусгаарлагч болдог. Тэгээ нөгөө байшингийн нөгөө суурьнд ингээд хийхэд бол одоо байшин бол доороосоо хөлдөхгүй. Тэгээ байгаль бол үнэхээр гоё юм аа. Та нар хардаа. Зүгээр л одоо би бол одоо нэр үнэхээр жаргаж байна. Нэх гоё юм хевсэн дээр явж байгаа юм шиг. Нэх гоё юм байгаль бол өстой үнэхээр гоё. Галтуулын хөрмөн чулуу ингээд түлэгдээд дээр нь маш их хэмжээний одоо ингээд өвс ургаад нэг гоё юм бамбалцсан. Нэг л тийм өрмөц их сайхан төрхтэй харагддаг юм байна шүү. Тэр доор тэр залуучууд бас ирсэн байх шүү. Ерөнхийдөө ингээд явгаа хэлэл хийсэн байна залуучууд. Тэгвэл түрүү нэг хүн надаас асуугаад байсан. Өвс ургамал нь гоё үнэртэж гин үү? Монголын өвс үнэр шиг байна уу гэж асуусан. Оо сайхан үнэрч штэ. Ер нь бол тийм бас л сайхан үнэрт юм биш шүү. За миний энэ ирсэн газар өстой сонин газар юм аа. Нөгөө Рейкьявикаас одоо баруун одоо хойшоогоо явсаар явжгаад Дюплан гэдэг нэртэй газар. Энэ газараас яг юугаар онцлогтой вэ гэсэн чинь яг энэ Дюпланы энэ одоо уулын одоо галтуудын халуун лав урсаж гарч ирсэн энэ баруун талын хэсэг нэгэд ерөнхийдөө тэр чигээрээ одоо ийм галтуулын одоо шатсан одоо юунаас бүтэж байгаа чулуулгаас бүтэж байгаа хөрс нь бас шатцсан. Тэгээд зүүн талынх нь хэсэг нь болохоор лав урсаж орж ирээгүй. Тийм содон байгальтай газар үзээгүй. Ер нь их сонин. Байгалийн арк харагдаж штэ. Өстой гоё. За ийшээ энэ арк руу очиж харж үзье. Ямар газар ороод ирчих. Окей. Оо. Энэ аркны цаашаа ороод ирсэн. Нөгөө нэг гоё бас байгаль ч юм байна штэ. За одоо доошлие. За энэ доошоо болохоор одоо ингэж Атлантын далайн эрэг дээр ингээд очих нь биш тэ. За далайн эрэг дээр ирсэн чинь цас бороо холилдож ороод за баг мөндөр орж ин дөө. Гэхдээ байгалийн үзэсгэлэн бол өстой үнэхээр гоё юм аа. Яг тэр ард ингээд гоё хатан дээр далайн ингэж төрхөрж орж ирээд байгалийн үзэсгэлэн дээр далайн өнгөө нэр ямар гоё юм номин ногоон өнгөтэй байна. Нэлээд хүчтэй даваа орж ирсэн сая. За далайн бол үнэхээр гайхалтай харагдаж байна. За тэгээд хамаагүй бас ойртож болохгүй гэж хашаа манаас нэлээд сандарч байна. Байгаль бол үнэхээр өстой үзэсгэлэнтэй юм аа. Гинт далайн одоо төрхөөл ороод ирдэг гэж байна. Гэтэ үнэхээр гоё хардаа. Ямар гоё юм бэ энэ. За гайгүй зүгээр.
За. Гинт ороод ирдэг л гэж байна. Далаа бол үнэхээр сөвшөлтэй. За харъя. Ой. За. Ер нь орж ирж шүү. Далаа нэр ямар сайхан юм бэ? За, ястай гоё юм. Ямар гоё юм бэ? Ястай жинхэнэ кайф авлаа. За байгаль бол сүртэй. За шөнийн явах юм бол бас нэг тийм хайр гарагтай явж байгаа юм шиг. Тийм одоо сэтгэл төрхөөр хошоон дээшээгээ ингээд царайцсан. Баавгайч юм шиг, бамбрууш юм шиг. Нэг тийм содон сод хэлбэртэй. Төсөл гарч байна. Тэгээд цагаагаарын хувьд сони юм аа. Исланд чинь. Нэг бол нар гараад нэх гоё болж ирсэн. Гинт бороо ороод цас ороод одоо ийшээ ороод ирсэн чинь гой нар гараад ирлээ. За одоо ингээд энэ дипланыхаа аяллыг дуусгаад за цаашаа одоо Рейкьявик руугаа дэвхий доо хэдүүлээ. Хоёр нар гараад юу нэг сектор шатчих шүү. Миний баруун талаас нэг том нар гарч нэлээ халаад. Сая зүүн талаас бас нэг нар гарч ирсэн. Ашгүй малаагаа өнсчлээ та. Сая. Хоёрын хайлаа сайхан явуулж байна тий. За бид нар өштэй. Нөгөө нэг мундаг Исланд хоноо бас та нартай үзүүлье гээд ингээд фермдээ н ороод ирсэн. Тэгээ 10 сар болоод ингээд гараад ирэхээр нөгөө Исландын хоньнууд чинь 5 сараас хойш ингээд уулан дээрээ гараад нэг өсөндөө одоо юм нэг зэрлэг амт шиг ингээд явчихдаг юм байна. Тэгээ Исландын бас нэг гол онцлог гэхээр нөгөө чон, баавгай ингээд янз янзын араатай амтд байхгүй учраас энэ хонь бол ерөөсөө тэгээд яг уулан дотроо тэгээд сайхан явж идэг. Хөөхөн хоньнууд байна. Та нар ингээд хардаа. Биений хувьд Монгол хоньныг одоо бодох юм бол нэлээд тийм одоо том биетэй. Ер нь одоо ихэнх хоньнууд нь тийм эвэртэй. Тэгээ их тийм хөөхөн. Тэр ерөнхийдөө нэг тийм хөөхөн тийм бондгор хоньнууд байна. Манай Монгол хонь чинь бас арай нэг юм урт байдаг штэ. Та нар ингээд хоньны хардаа. Сүүл бол нэг тийм жижигхэн тийм одоо нохоо сүүлтэй гэх юм уу. Ганц хоёр л эвэргүй бас хоньнууд бол байна. Би бол одоо энэ хоньны махыг бол идэж үзсэн. Амт бол өстой үнэхээр гоё. Нориогууд болон Айсландчуудын бас хийдэг хамгийн бас алдартай хоол гэсэн чинь нөгөө хоньныхаа махыг байцаагаар ингэж гоё бүрээд нөгөө төмөстэй сагаж чанаад ирдэг. Яг л одоо манай Монголын одоо шансан мах л да, нэг ялгаа байхгүй. За энэ манай энэ Стенэ гэдэг энэ найз болохоор өстой гоё. Биднийг бас ингэж гоё хоньныхаа зургийг авахулаад тэгээ зарим хоньнууд нь бас одоо уулнаасаа ууж ирээгүй байна. Зөвхөн хэдэн хургнууд нь ороод ирсэн. Том хоньнууд нь бол одоо бүр энээс том байгаа. Одоо бол бид нар бол үндсэндээ нэг 5 сарттай одоо хург гэж хэлээд байгаа шүү. Тэгэд хург нь гэж чи одоо манай үндсэндээ Монгол одоо том бүдүү хонь байдаг шүү дээ. Ер нь тэрэн шиг л байна. За нэг иймэрхүү хоньнууд байна да. За энэ хажуу талд нэрээ энэ 7 хонжоогоо одоо тугалнууд байгаа байхгүй юу? Бүтэн сүүгээ ингэж халаагаад тэгээ ийш ингэж бүлээн сүү очдог. Манай энэ Стенэ болохоор 200 гаруй хоньтой их сайхан одоо Исланд хүн байна. Excuse me, how old are you? I'm 45. 45. Хэдэн жил хань хариулж байгаа гэсэн чи 45 жил хань хариулж байгаа. Бүр одоо нэг настайгаас эхлээд хань хариулж байгаа. Багасаа эхлээд. Тийм байна. Хамгийн том одоо хонь одоо хэдэн килограммын жин татдаг вэ? Хамгийн том хонь Исланд хоньноос. Бүр томод нь бол бараг 100 гардаг гэсэн. Оо за. Хэдэн настайд нь хэдэн сартад нь одоо ингээд ядалдаг вэ? Хонь. And the workers are slaughtered.
9 сараас 10 сарын хооронд ингэ нядалгаа явагддаг. Тэгээ энэ хоньнуудаа бол нөгөө нэг настай одоо ингээ хурганаасаа эхлээд нядлаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг хөгшөрснүүдээ бас нядалдаг. За их сони юм байна шүү. Нөгөө хоны чинь нөгөө 5 сар төрөөд ингэхт нь ууландаа өөрөө ингэж торно. Ямар ч одоо малчин байхгүй. Тэгэл 10 сард наашаага орж ирэхт нь зарим одоо хонио одоо төрөх хоньнуудыг авч үлдээд буслуудын сайхан нядлаад нөгөө эдгээр чинь бойндоо шууд буудаж гин үү? Буудчихдаг тий. Нөгөө яг энэ Исландын зэрлэг яг Монголтой бол одоо цаг агаар нь юм төстэй байдаг учраас өвс ногоон ч гэсэн сайхан ургадаг. Тэгээ мах нь бол өстой үнэхээр гоё амттай байсан. Одоо манайд ирсэнд их баярлалаа гэж байна. За баярлалаа. Тий, мондөг хүн байна та. Тий. Thank you. Thank you. За. Ер нь Исланд хүмүүс их гоё хүмүүс байна. Ер нь хаач явсан ингээл загасны үйлдвэрээр явлаа. Өхөрний аж ахуй гэл ингээл янз янзын газруудаар явхад зураг аав гэл ер нь тийм нэг Исландууд чинь ер нь үндсэндээ нөгөө викингүүдийн энэ удам гэдэг чинь үнэхээр одоо сайхан болсон юм байна. I love Viking. Lifestyle. За баярлалаа танд. Okay. Thank you so much. Энэ хоньны толгой бол хаанхын хоол вэ? Энэ Исланд хоол шүү дээ. Одоо Исландын үндэсний хоол нь. За тэгээ ер нь л үндэснийхтэй энэ Флоромад гэдэг нэг 2 сарын ихээр нэг болд юм аа. Хөгшчүүд нийлээд нэг сайхан махаа идтий. Манай Монгол хоньоос дутхгүй хонь байгаад их. Энэ одоо юундээ байна? Хөтөн сэрүүн уур амьсгалтай болоход хийж байна. Эдний хон чи одоо ингээд 5 сард ингээд төллөөд. За. Тэгээ одоо 5 сар 6 сар гэдэг ингээд уулуугаар авчихдаг зэрлэгээрээ. Маш махан ахгүй амттай. Хашаа машаанд байдгүй. Яг тийм байгалийн өвс идсэн мах. Ингээд уулаараа ингээд нэг тэмээ шиг ингээд 2 3-аараа. Тэгээ нөгөө чон нохоо өдрий Аахгүй юу? Аахгүй. Монголчууд шиг нөгөө хоньны толгой ингэж идж байгаа юм чимээс цус гиз дотор матраас тэгж идэх үү? Эднийх үү? Эднийх бүр сургуулийнхаа хүүхдэд хүртэл ийм одоо дотор гизээр хоол хийж өгдөг шүү дээ. За борцог одоо эхнэр хийсэн борцог үү? Энэ эхнэрийнх биш ээ. Энэ Исландын борцог. Гүйлхүүдий. Энэ чинь Монгол борцог шүү дээ. Исландынх. Намайг бас худлаа явуулаад байна уу? Хашаа. Энэ Исланд борцгоо. Исланд тэгээ манай Монгол шиг ийм мушка борцог хийдэг. Амсаад үзэхгүй яг л манай Монголын л. Гэхдээ манай Монгол борцог л амттай байна да. Ямар сони юм бэ? Эдний адуу яг манай Монгол адуу шүү дээ. Монгол адуу, Исланд адуу хоёр нэг цустай гэж ярьдаг байхгүй. Тэгээ энэ надад нэг тийм хөгшин хүн хэлсэн Исланд хүн. Зөв. Тий. За ааруул бол одоо энэ тос бол Монголоос ирсэн тос байлгүй тийм ээ. Исландын ааруул. За энэ хотлоо хаа. Энэ Монголынхаа. Тос бол Монголоос. Борцог бол энэ бол Исланд аа. Монголд ургадаг. Гишүүн барайно. Тийм энэ одоо бас ийм барай бас хийнэ. Тий, гоё амттай барай. Манай хүүхдүүд бас их дуртай, идэх дуртай. Норвег, Айсланд эдэр чинь цаг агаарын үед Монголтой их төстэй юм байна. Эрсдэс. Эрсдэс уур амьсгалтай болохоор чинь нөгөө малын мах илүү амттай байдгийг бас бэлчээрэх гэж бас бодоод байна л та. Манай нөгөө ойн жимсний барин шиг юм байна штэ. Төлөв тий болоогүй. Энэ 11 гээд бас нэг гарнаа. Тийм үү. Арай болоогүй. Би анх энэс чинь ингээл хараад энэ туйлын тгийг бас мэдэхгүй ажил тараал алхаа явж идэг байхгүй. Тэгсэн жил нэг юм ногоо юм л ингээл орооцолтой л. Тийм юу юм бэл гэл гэрлүүгээ хордоо алхаал орж иж үлээ. Бас тухайн үед би бол анх айж ирсэн. Ер нь юу юм бол гэж бас бодож ирсэн баг. Нистэг даалгавчтай морчин гэдэг өдрийн газрыг цагаар, сарын газрыг өдрөөр товшилдог гэдэг шиг энэ сайхан air market-ийнхаа морийг бэлгэлээ. Тэгээд гэр бүлээрээ та бүхэн эргэцэн Монголд аяллаарай. Эргэцэн бас таныг ирүүл би бас гоё таны жолооч хийнэ. Та бүхэн биш та гоё одоо онгоцоор нисэх янз янзын гоё ингээ буудлаа цагаалах юм бол манай air market-ийн тандаараа дээрээс нь нислэг цэг эмэн гэсэн юм гоё сайт байгаа. Нөгөө цас бүсний орны үндэснийхээ хоолоор дайллаа. Тэгээд та бүхэндээ бас баярлалаа. За нөгөө нэг туйлын tuyаач ороод ирсэн шүү. Яа гэрийнх нь гаднаас ингээ авчлаа. Их гоё орж ирж байна. За азтай байна шүү бид нар. Тэр ардаа ингээд цаашаага яваад. За нөгөө соронзоо орны туйл ташуу тусж байгаа гэрлийн тусгал хоёроос хамаарч агаад өөрчлөгддөг гэж ярьж байна. Түрүү нэг юм шогом шиг байсан шүү дээ. Тэгсэн чи одоо Нааш шогомчаараа одоо бүр хайр гоё.
Одоо энэ царинж штэ тий. Өдрийнх нь уур гоё гарч байна. Азтай штэ хэдүүлээ. Бүр ингээд палмастрын ногоо өнгөтэй тий. Тий. Ерөнхийдөө нэг Unitel-ийн ногоо өнгөт шиг тий. Ерөөс хэдхэн секундын дотор өөрчлөгддөг. За нөгөө туйлын төв чинь цаашаага саринцсан шүү. Сарнаа даалга болцсон. За Айсланд нэрээ үнэхээр нэрээ гайхамшигтай маа нэрээ. Ёстой ийм гоё газар нэрээ ийм сайхан байгальтай. Газараар ингэж юу төсөөлж байгаагүй. Яг явхаас өмнө бас ингээл Айсландыг бас нэлээд судалгаа хийсгээл үзчихэл байсан л та. Гэхдээ бодит байдал яг ирж байгаа одоо байдлын зөрүү гэх юм бол бүр миний ойлголтоос өөр хэд дахин илүү давчиж байна. Нөгөө анх одоо ингээл үзэхэд за нэг иймэрхүү юм байна да. Гой зураг авалтаар хийцсэн болов уу гэж бодож ирсэн чинь яг бодит байдал дээр ороод ирсэн чинь ерөөсө бүх юм сайхан таалагдж. Ерөнхийдөө таалагдахгүй юм гэж ерөөсө алга. Нэр үнэхээр гайхамшигтай газар. Нөгөө нэг за энэ шүү. Энийг л үзэх гэж одоо бид нар хүлээж ирсэн чинь гинт гой хүлээж байна. Энэ ястай азтай. Энэ маш олон хүмүүс ирж хүлээж хагаад энэ манаас ингэ дэлбэрэхгүй байдаг. Гэхдээ нэр шууд бичлэг эхлэнгүүт шууд ингээд энийг ч үзэх гэж сая энэ олон хүмүүс ирээд ингээд аппарата залгаал 20 минут хүлээж ирсэн байхгүй. Ирээл шууд ярьсан чинь нөгөө актер Гейзер буюу одоо юм халуун аршааныг мань дээшээ гойс цацж जैन үлээж जैन 13 дугаар зууны үед энд маш их хэмжээний газар хөдлөлт болоод Айсланд чинь газар хөдлөлтийн галтуулын бас идэвхтэй бүсэд оршдог. Тийм учраас ерөнхийдөө энд бол бас нэлээд тийм халуун аршаанууд гарч ирж байгаад тэгээ 17 дугаар зууны үед дахиад газар хөдлөлт нь бол бүр нэлээд идэвхчээд ийм гейзер буюу энэ халуун аршаан гарсан. Энэ бол ерөөсөн маш одоо алдартай. Айсландд ирчээд энийг үзээгүй боцох юм бол за та ч одоо хаагуур зугаалж хагаад буцаад ирсэн юм байл гэж одоо баг хэлэхээр. Гэтэ аялал зугаалах хоёр чи хоёр өөр зүйл шүү. Зарим хүмүүс тэгдэг шүү. За чи сайхан зугаалах юм аа гэж яриад. Зугаалах бол биш. Аялал маш чухал. За одоо үндсэн гол яриандаа оръё. Юу вэ гэхээр байгалийн халуун аршаан, энэ галтуулын одоо энэ гамшиг гэж одоо манайхны хэлээд байдаг. Энэ зүйлийг бол үнэхээр аялал жуулчлалын гоё бүтээгдэхүүн болгож чадсан. Одоо жоохон байжгаад энэ гейзер маа дахиад ингээд дээшийг үлээн. Зарим үедээ бол одоо бараг 50-60 метрийн дээшийг ингэж үлээдэг тийм байсан. Тэгээ одоо зарим бас ингээ хүч мөчин жоохон багасдаг юм уу та. Сая одоо дахиад бас нэг гоё үлээх хэдүүдээ хүлээ идэхөө. Нэгэнт одоо энэ газарлаа зөндөө олон километр яваад ирсэн юм чинь. Тэгээ би нэг сонь зүйл ярьж өгье. Зарим одоо эрдэмтдийн судалгаагаар Айсландын одоо энэ том арал ба штэ. Яг гол хэсгээрээ энэ газар доогуура энэ галтуулын одоо юм халуун лаван гол одоо ерөнхийдөө урсж байгаа гэж ярьж байгаа. Одоо 1000 жил ч юм уу хэдэн зуун жилийн дараа ч юм уу Айсланд арал ингэж голоороо хуваагдах бас тийм магадaltaй гэсэн тийм таамаглал бол эрдэмтэд дэвшүүлээд байгаа юм байна нэгдүгээр. Хоёрдугаарт нэлээд хэдэн жилийн өмнө Айсландын галтуулууд идэвхжээд төлөгдсөн одоо ийм одоо чулуу угаар тийм одоо нутгуудыг цацаад тэгээд за одоо ёстой гоё шүү. Дахиад гоё ингэж үлээж байна. Ёстой гоё байна. Гайхамшигтай. Айсландын бол одоо тэр галтуулын утаа чинь бүр Япон хүртэл хүрээд тэгээ маш олон нислэг цуслагдж исэн. Одоо үнээр болоод онгоц үзэгдэх орчин хязгаарлагдаад зогсчихж байгаа мó гэсэн чинь тийм биш юм байлээ. Яагаад тэгэхээр онгоц чинь ингээд моторынхын сэлснэгээ эргэж яхад тэр жижигхэн одоо ингээд элсний ширхэг шиг ийм нунтаг шороонууд агаарт дэгдээд тэр маань онгоцны мотор руу орчихоор моторыг зууруулцдаг гэж байгаа байхгүй юу. Тийм учраас хамгийн аюултай зүйл учраас одоо ерөнхийдөө Айсландд зарим тохиолдолд одоо галтуул идэвхжсэн үед бол онгоцны нислэг бас сааддаг. Тэр бол одоо бас тохиолддог зүйл. Энэ хавийн газруудаар ингээд аялаж явхаар цаг агарын хувьд яг гоё Монгол шиг. Тэгээ дээрээс нь энэ хавийн амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэм маяг, өхөр, мал ингээд янз янзын тэр айлуудын хажуугаар ингээд явж байхад бол нэг гоё сэтгэл дотн байна. Айсланд бол Европын холбооны одоо гишүүн НАТО-д одоо элссэн мөртлөө газар нутгийн байрлалын хувьд бол Европ твд хамаардаг. Америк төв, Европ төв гэдэг ингээд яг энэ олон твүүдийн гол уулзуур дээр байж байгаа. Хойхон талд бол одоо Гренланд арал байгаа байхгүй. Гренланд болохоор Хойд Америкийн бүс буюу Арктикийн бүсэд бол хамаардаг. За одоо ингэж л гоё үлэн дээ. Ёстой гоё. Заримдаа бүр ингээд хэд өндөр өсрээд бүр одоо 25 метрийн өндөртэй ингээд бас юм усан гоё буудлага хийдэг.
Нөгөө нэг олон камертай олон телевизийн нөхдүүд ирчихсэн. Ерөөсөө л одоо энд л ирдэг юм байна штэ. Бас нэг гоё зүйлийг хэлье гэж бодоод. Хүүтэнд дурладаг хүмүүс байдаг гэж байгаа байхгүй дэлхийд. Зарим нь халуун оронд аялах дуртай хүн байна. Би бол ерөнхийдөө хүүтэн оронд аялах дуртай. Им хүүтэн газар явах тусмаа л одоо ингээл би чангараад байдаг байхгүй юу. Одоо нөгөө өөрийгөө нэг магтах гэдэг штэ. Нөгөө Монгол ирэх хүн нөгөө хүүтэн болоод байх тусмаа л одоо зөвхөн өөдөө болдог гэдэг шиг би бол ингээд бүр хасах 40 юм, тасах 50 юмд бол би явж исэн. Хөвсгөлийн тайгад бол хасах 47 хэм дээр бид нар 3-4 хонж исэн. Цаатны урцанд бас хононгоо алдчихсан. Яг тэрнтэй адилхан яг энд ирсэн чинь ерөөсөө тэр нэг монголчуудын нэг гоё юм нэг хүүтэн цаг агаар үнэхээр нэрээ гайхамшигтай. Тэгээд дээрэс нь Айсландын ард иргэд биш үү? Ийм хүүтэн цаг агаар дээр амьдэрдэг болооч тэр гоё юм чирэг улсууд байна. Одоо энэ Швед, Норвеги, Айсланд, одоо нөгөө мундаг нөгөө Вайкингуудын удам. Тэгэхэд эдгээр үнэхээр одоо манай монголчуудаа бол амьдралын хэм маяг төстэй тийм гоё чирэг дайчин хүмүүс байна. Ерөөсөн маш тийм сайхан хүмүүс байдгийн болов. Би одоо энэ тэгжил надад одоо бууж байна. Гоё аттай байна манай ганаа өнөөдөр. Тэгээ өнөөдөр Тэнгэр хангаа бол үнэхээр одоо ингээд бүр цэлийгээд манай хүнийг бол бас л аялаач Исландыг одоо юм үзээч гэсэн тийм мессеж л өгж байгаа нэр харагдаж байна. Тэгээ одоо энэ Исланд энэ Гезрийг үзэхгүй одоо энэ чэнэс явна гэдэг бол одоо Исландад ирсэн одоо нэр зүгээд бол яах вэ одоо тэгээ манай тэр өнөөдрээс ирээд бас их сайхан байна. Одоо 3 ярилцлагын дундор бас 3 үсэрлээ. Манай хүн зодсон. Тэгээ гинт үсэрдэг бас их гоё л доо энэ. Одоо бид тэр энэчээс гараад нэг хөрхрөө үзэн, тэгээд бүлүүн лагуун үзэн. Ганадаа ер нь бол өөрийнхөө боломжоор л юм үзүүлээ л гэж зорж явж байгаа да тэгээд. Одоо манай хүн чинь энэчээс гараад таашаа Гренланд явна гэж байгаа. Тэгээд улам их юмыг үзэж хараад одоо олон төмөндөө сайхан үзүүлээсэ гэж хүсэж байна. За. За чамааг бас яхад их гоё. Яа, өстой гоё юм аа нэрээ. Өстой нэрээ. Айсландын арь ширэн эдлэлүүд ер нь бас чанартай маа энэ ардаа. Эндхий одоо нэг цаа буг за бугын арьсаа штэ. Янзтай гоё элдээд машины суудлын бүрээс хийхэд бол ингээ доороо тавьчихад ардаа. За үнэ нь энэ шүү нөхдүүдээ. 24,000 крон гэдэг чинь үндсэндээ 150 евро. Нөгөө нэг хөөрхөн хонь байгаа штэ. Исландын хонь нэг хөөрхөн тийм могжсэн нэг хөөрхөн тийм бөв борингийн нэг юм сэргэлэн хонь байгаа байхгүй. Хоньны нэхийг бол энэ Исландууд нэр үнэхээр гоё хийсэн байна. Манай хоньны нэхий ч одоо нэг дээралны үнэтэй шууд одоо хог дээр ингээ хаяад байгаа. Энэ бол бас л нэрээ гоё хийж байна. Нэг юм хоньны нэхий ч одоо ингээд 600 мянган төгрөг хүрж байна. Юугаараа Монгол хонь бас алдартай гайхамшигтай вэ гэсэн чинь одоо энэ ноосных нь микроных нь голоор агаартай байдаг гэж аахгүй. Нөгөө агаартай байдаг учраас хүүтнийг одоо эсэргүүцэх одоо тийм дулаан байх чадвар нь хамаагүй илүү байдаг. За тэгээ Монгол хоньны нэхий бол одоо үнгүүтчихэд байгаа л да. Одоо би бас гадагшаа ингээ явхаараа хаяа юм шүүнжил хэлчих гээд байдаг. Тэгээ уучлаарай. Яг юу гэж хэлэх гэж байна гэхээр манайхан ингээд энэ сайхан хоньныхаа нэхийг сайхан 5 шуу малынхаа буян ингээд хаяад байдаг бас хүмүүхэ цаамаан байна. Одоо тэгсэн мөрлөө манайх чи ядуурлагтай байна л гэж яваад байдаг. Өвлийн хувцас бүтээгдэхүүнүүд бол үнэхээр чанартай. Тэгвэл маш үнэтэй байдаг юм биш. Маш гоё чанартай юм күрдэг би бас сонирхоод ингээд харахад л ерөнхийдөө 500-600 евроогоос дээшээгээ байх жишээ нэ. Энэ галтуулын нөгөө халуун лав ингээл хөөрхөн зүйлүүдээ сэтгэчих юм аа. Одоо ингээл 10 евро шүү дээ энэ ч. Одоо 10 евро чи хэдүүлээ 12 евро. Ингээл энэ чи ингээд 40 мянган төгрөг. Стогоо нөгөө пивник гүрүшиг гэх юм уу да. Пивник гүрүшиг юм шиг харагдаж штэ. Тэгээ 90 евроны үнэтэй ардаа. Ингээл хийчих жоохгүй. Ер нь одоо ингээл дэлгүүр харшаагаар явхаар өстой гой юмнууд байна. Гоё их юм. За нэг ингэж л гоё боловсруулж хийж гин. Саяны газараасаа штэ. Ердөө нэг 15 минут ерөөсөө давхиад бас нэг тосгохаа гоё байгалийн үзэлтэй газар ороод ирсэн. За энийг болохоор штэ. Одоо алтан хөрхрөө гэж хэлдэг юм байна. За Golden Cycle гэж одоо нэрлэдэг. Яагаад тэгдэг вэ гэхээр халуун өдөр болоод нэг гоё солонг татаад ингээд тэр солонго нь гоё алтарч харагддаг учраас Golden Cycle алтан хөрхрөө гэж нэрлэдэг. Бас сайхан байна. Талбаргаа гулгаатай байгаа учраас энэ замыг нь бас янзлахгаа төр хаацсан. Алтан хөрхрөөний одоо бид нар хөдөл дээр ингээд зогсож байна. За хөдөл бол одоо ингээд та нарт харагдаж байна да. Доороос ингээд уруутаад ингээд гоё том хавцал. Энэ хавцал бол одоо ингээд гоё байгалийн тийм
гой өрмөц гой төр төрхийг харуулж байна. За бит хоёрын хувьд нэг өчтөр бас нэг жоохон буруу зүйл хийсэн. Хашаа битэр. Нөгөө нэг гой хөрхрөөгөө үзсэн шүү дээ. Хөрхрөөгөө үзчихээд гой машина зогсоол дээр тавьчаад юм үзчихээд буцаад явсан чинь машины зогсоол дээр очиход заавал одоо билет тасалдаг хүн байхгүй. Бүх юм ингээ хоосон юм шиг мөртлөө явцсан. Тэгэнгүүт камераар нөгөө машиныг маань хянаад 30 евроны төлбөр араас ирж байгаа байхгүй. 30 евроны төлбөр гэдэг маань уулын зогсоол нь бол нэг 5 евро байсан юм шиг байлаа. Тэгээ бид хоёр бол нөгөө мэдхгүй энэ ч угаасаа ингээд ямар ч хүмүүс байхгүй байсан юм чи ингээд явцсан чинь нөгөө зогсоолоо төлөхгүй явцсан гэдэг одоо ингээд хашаа тэр 30 еврогоор ингээд ерөнхийдөө таргуулчаад явж байна. Одоо 30 евро юу вэ? Одоо монголоор бол нэг 120 мянган төгрөг байхгүй юу? Тэгээ одоо ганц юм зогсоол дээр ингэчээд тэгээ бас жоохон юу гэж бодож байна гэхээр ямар ч газар ерөнхийдөө тийм эзэнгүү хоосон ч байсан хариуцлага гэж юм бол байна. За уучлаарай ингээд нэг гой байгаль дээр чинь хачаа чим яриад ингэж бодох юм. Энэ нэрээ өстой гоё. Та нар наашаа ороод ирдээ. Ямар гоё юм бэ? Сүүлийн үед дэлхийн дулаар болж байгаа учраас туйлын мөсөн цэвдгүүд голууд маань хайлаад дэлхийн бол одоо усны түвшин хэрэг нэмэгдээд янз янзын асуудал үүслэх гэх юм бол далайн эргийн жижиг хотууд бас одоо усанд автна гэж одоо ярьж байна. Өвлийн гоо сайхан гэдэг зүйлийг бол энэ Айсландуудад үнэхээр мэдэрсэн байна. Тэгээ манай монголчин ч гэсэн өөрөөсөө бид нар арангаан чулууд өөрангаа одоо сайхан хүрхээ өдр байж байгаа штэ. Тэгэхээр бид нар одоо нэг гоё өвлийн аялал жуулчлалаас хөгжүүлээд бас арай хөлдгөөс нөмөд ч юм уу бас нэг гоё аялал хиймээр санагдаад байна. Тэгэхээр нэг аялал хийгээл ингээд явхад чинь энийг үзэж байгаа аялал чинь ингээд 50 евро 100 евро гэж явчихж байгаа штэ. Тэгэхэд манай аялал ч одоо үнэгүй байж байгаа штэ. Тэгэхээр одоо бас нэг энэ талын бас нэг гоё санаа оноог бас манайхан гоё бодооч ээ. Ер нь сайхан байгальтай газар байна. Яста нэрэ олон ааштай хүүхэн гэдэг шиг яста хаврын тэнгис шиг өдөр байна. Өглөө сайхан нар мандаал сайхан байсан. Тэгэл байжсэн өдөр цас ороод тэгэл жоохон байж байгаа цасан шамраг оронгоо алдаал тэгэл одоо маш хүүтэрчлээ. За миний хийсэн газар сонин газар. Одоо хагас жилийн өмнө штэ энэ хажуугийн одоо галтуул дэлбрээд галтуулын нэг халуун лав одоо наашаага урсаад тэр чигээрээ 50-60 хэдэн км ийм халуун лав одоо ингэж бий болоод тэгээ маш богинохоо хугацаанд энэ миний яг гар талын тэр одоо далан сайхан бариад тэгээ одоо дахиж ямар нэгэн ийм галтуул дэлбрээд ороод ирэх юм бол тэр далан дээрээс лав бол цаашаа явахгүй тогтно гэж ингэж маш том юм далан хийцэн. Нөгөө халуун лав гэдэг чи одоо яг ингэж одоо урсаж орж ирдэг юм байна шүү дээ. Исланд яг манай Монгол шиг их баян болсон юм байна. Ягаад тэгэхээр жил болгон баг худалчинд баг замаа засч байна. Жил болгон боржуур сольдог шиг баг тийм болсон шүү дээ. Энэ зам бол одоо өнгөрсөн жил хагас жилийн өмнө эвдэрсэн байгаа юм. Голоороо ингээд цуураад маш богино хугацаанд энэ замаа бол ингээд засаал үнэхээр гоё хийх юм аа. Яг нэг сандал Монголтоос адилхан байгаа байхгүй юу? Манайх бол галтуул дэлбэрдгүү янз янзын болдгоо ч гэсэн манайх чинь жил болгон солиод идэг байхгүй юу? Замаа янзлаа гэдэг юм ээ. Тэгэхээр манайх бас их баян болсон байгаа шүү дээ. За яг нэг иймэрхүү зурж байгаа наригж ярьж байгаа. Цаг агарын хүнд хэцүү нөхцөл энэ улс орныхаа хүмүүсийг их гоё ажилсаг болгод юм байна. Үнэхээр одоо маш гоё хурдан ажиллаад ингээд ийм том даланг одоо ингээд хийцэн байна шүү дээ. Гүрэндавик хотын наадлын далан. За нөгөө алдартай хөх нуур гэдэг газар ирж байна. Гаднаас нь харахад бол надад тийм гоё зүйл харагдаагүй. Зүгээр нэг дулааны цахилгаан станц шиг л юм харагдаж байгаа байхгүй. Тэгээ очиод та нартай их сони юм үзүүлнэ. Нөгөө бүлүүлагон гэж чинь штэ. Цэвэр нөгөө галтуулын одоо газрын гүнээс доолгодож гарч ирсэн одоо ийм одоо халуун аршаан гэж байгаа юм да. Захиалга авч иж орно. Ашаа маань онлайнаар захиалж явах шиг байна одоо. Тэгээд ерөнхийдөө нэг хүний нэг 100 еврогоор дөржингөө сайхан орчиж байна. За ингээд ийм хөөрхөн хар найзтай болсон. Тэгээд бид хоёр одоо ингээд сайхан зугаалаад явж байна да. Маш олон хүмүүс ирсэн байна. Энэс та үнэхээр very nice spa, right? За ингээд бид тэр сайхан суугаад боодаа л явж байна. Thank you so much. Jungo. Yeah. Junga. Yeah. Ni hao ma. Konnichiwa.
Mongolia. 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 Sambanu. Oh, Sambanu. Do you speak Mongolian language? Just a little bit. Ah, okay. Have you ever been Ulaanbaatar? No. Sambanu. Maybe next time. Good speaking Mongolian language. Sambanu? Why? Do you speak Mongolian language? Why? Зааны хөрхөн гэд түүхтэй. Зураг авахлаа. Сайн байна уу гэд монголоор гоё ярьж. Сайн байна уу? Сайн байна уу? Юу вэ? Hello. Hi. Hi. How are you? I'm fine, and you? Thank you. Where are you from? Iceland. Iceland. Oh, okay. You? Mongolia. Mongolia. Have a nice day. You too. Сайхан байна. Өстой гоё. Ёстой гоё юм. Харьцаа марцаа сайхан л байна шүү. За ийшээ гоё нөгөө галтуулын халуун хайлмал лаваар одоо хийсэн нэг юм гоё өргөө байна. Нэх гоё юм. За ийшээ нэг орж үзье. За энэ дотор чи их олон юм байна шүү. Ер нь үзээд яваад байвал ер нь дүүрэн л одоо маш олон гоё газрууд байна. За энэ яасан гоё юм бэ? Энэ камераман жоохон цантж байна. Энэ дотор камераман жоохон цантаа. 1969 онд энэ Айсландын засаг захиргаа маш одоо гоё төсөл хэрэгжүүлсэн юм байна. Газрын гүний дулааныг ашиглахад энэ станц маань гоё ажиллаж байгаад тэгээ тухайн үедээ одоо энэ нөгөө илүүдл усыг нь одоо асгаад гоё одоо тийм цаашаага урсаад алга болно гэж тооцоолж ирсэн. Тэгээд тэр нь болохоор үнэхээр яг тэр тооцоогоор нь явагдаагүй. Тэнхэр нуур нь ингээл жоохон томорсоор байж байгаа л. Тэгээ ер нь явандаа ер нь 76 оны үеэс одоо энэ үүдүрийн одоо станцын ажилчид болохоор энэ усандаас хаяа ингэж халуун усанд ингэж ордог байсан юм байл. Альжаал ядаргаа маш сайн тайлдаг. Онд орсон хүмүүсийн бас нүүрний арьс нь одоо маш гоё болдог. Одоо тиймэрхүү байдал ажиглагдаад тэгээ ер нь явандаа за энэ ер нь их айтайхан газар байна гэдэг тийм одоо чимээ тараад тэгээ зүгээр одоо нэг үйлдвэрийн хаягдал болж исэн энэ одоо нуурыг ер нь эрүүл мэндийн гайхамшигтай одоо газар болгоё гэж одоо шийдээд одоо ингээд явсан юм түүхтэй юм бэл. За явандаа одоо сүүлдээ энэ маань одоо Европын нийт аялагчдын одоо ирдэг. За ялангуяа одоо хүүхнүүд чи ийшээгээ орж ирч нэг сайхан нүүр арьсаа бас гой сайхан болгоё гэж одоо ийшээгээ орж ирдэг. Усных нь найрлагыг бас ерөнхийдөө судалж үзээд сахиур болон минералаас одоо бүрдэж байгаа. Тэгээд энэ бол одоо нөгөө янз янзын одоо арьсны гаралтай аллергинууд гайхалтай идэгдэг. Энэ одоо сайхан бүлүүл агоны сар ингээд нүүрээ авгаагаад ингэх юм бол одоо их сайхан царайлаг болдог гинэ. За би ч одоо царайлагч болно гэж явах уу байгаараа л байна. Зүгээр сайхан наригж юм. Арьс таталтаад ингээ гөлөж эхэлж шүү. Ерөнхийдөө жоохон ондгор нүдтэй хүн бол орохоор жоохон нүд ам нь гоё тарамгар болох юм аашаа. Зураг аптек шиг орлаа л байна. Тэгээс хамаагүй одоо ийм гоё аршааны газар орчоод янз янзын одоо хүмүүсийн зургийг аваад гахаар бас нэг таатай биш. Арьс бол үнэхээр ингээд гөлийгэд ингээд таталтаад эхэлж шүү. За үн нэлээ өндөр үнэтэй юм байна. 100 евро гэдэг чинь бас бозроо 1000 удаа сонсохоор нэг удаа үзэгдэх шиг энэ сайхан газар ирчээд 100 еврогоо хайрлаад харамлаад ийшээг орохгүй буцна гэдэг бол үнэхээр нэг харамч хүн бол 2 дахин биш 10 дахин илүү төлдөг гэдэг одоо ийм зүйлийг бол би бодож байна. Миний хувьд бол одоо харамсахгүй байна. Ийм сайхан газар ирчээд аршаанд нороод бүлүүл агон нуурынхаа одоо бас нэг гоё гайхамшиг одоо биеэрээ мэдрий гэж бодож байна. Сайхан усандаа сайхан хэвтэж жоохон ядаргаагаа тайлж агаад л одоо сайхан гарыг гэсэн ийм төлөвлөгөөтэй байж. Энэ Айсландын ард түмэн чинь энэ галтуулаа тойрол ерөөсөө тийм ээ энэ гоё үзэсгэлэнтэй байгаль аялал жуулч гэдэг чинь үнэхээр одоо утгаараа сайхан хөгжсөн газар байна. За юуны төрөнд Ургана, Oidtown брэнд, Air Market-ийн хамт олон энэ аяллаа одоо датагаа Travel-ээс авж ийн. Газарчин Travel компани гэдэг ингээд маш олон компаниудаас хамтарч ажиллаж байгаа. Энэ удаагийн аялал маань одоо цаашаага маргааш Гренланд руу нисэх гэдэг ингээд байж байна. Тэгээ үнэхээр одоо Айсланд бол үнэхээр сэтгэл татам сайхан нутаг байна. Сайхан чудаар түмэн
үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай газар байна. Тэгээ та бүхэндээ баярлалаа.